За физикийн тулгуур ойлголтууд зурвал хичээлийн 5 дугаар хичээл. Сэдв нь цахилгаан орны Гауссын хууль. 18 дугаар 100, 19 дугаар 100-д дамжин амьдарч байсан Германы математикч алдарт эрдэмтэн Карл Фридрих Гаусс гэж хүн байсан. Энэ хүн маань бол математикч хүн. Тэгээд вектор орны тухай янз бүрийн чиглэлтэй хэмжигдэх хүнүүд байж болно. Тэгэхээр ерөнхийдөө вектор орны тухай маш чухал математик загварчлалуудыг бий болгож хуулиудыг нээсэн байдаг. Ингээд Карл Фридрих Гауссыг нас барснаас хойш 1867 онд гэдэг баха эрдэмтэд энэ цахилгаан орны Гауссын хуулийг тодорхой болгосон. Ингэхдээ энэ вектор орных нь бүх математик аппарат зүй тогтолцоог нь хуульчлан нээсэн хүн нь Гаусс гэдэг эрдэмтэн учраас энэ хуулиа цахилгаан орны Гауссын хууль гэж нэрлэлцгээжээ. Түүнээс гадна бидний цаашд үзэх соронзон орн гэж мөн вектор хэмжигдэх хүн бүхий орн байгаа. Тэгээ энд ч гэсэн бас нөгөө вектор хэмжигдэх хүний хууль нэрлэгддэг учраас соронзон орны Гауссын хууль гэж гарч ирнэ. Түүний тухай бүгдээрээ дараа тодорхой үзье. За тэгэхээр цахилгаан орны Гауссын хууль гэж чухам яг юу хэлдэг вэ гэхээр цэнгийг тойрсон битүү гадаргуугаар урсан өнгөрөх цахилгаан орны нийт урсгал нь гадаргуугийн хэлбэр болон хэмжээнээс хамаарахгүй зөвхөн түүн доторх цэнгийн хэмжээнээс шууд орчны дээлэгдэр нэвтрүүлэх чадвараас уруу хамаарна гэж тодорхойлогдсон байна. Үнийг Гауссын хууль гэдэг байна. Тэгэхээр бидний цахилгаан орны урсгал гэдэг маань бол цэнгийн үүсгэж байгаа цахилгаан орон эргэн тойрондоо бол урсгал бий болгоно. Нэмэхгүй цэник байлаа гэхэд түүнээс гадагшаа чиглэсэн цахилгаан орны урсгал зүг бүрт чиглэн урсгаж байгаа гэж үзэж болно. Тэгэхээр энэ урсгалын хэмжээ бол нийтдээ Q цэнэгээс шууд хамаарна. Орчны дээлэгдэх нэвтрүүлэх чадвараас уруу хамаарна гэсэн ийм зүй тогтол байдаг байна. За бүгдээрээ энд нэг жижигхэн DA гэсэн талбай авъя. Тэгэхээр энэ талбайгаар урсан өнгөрч байгаа зөвхөн энэ жижиг талбайгаар урсан өнгөрч байгаа цахилгаан орны урсгал гэдэг бол жижигхэн урсгал гарна. Энэ бол DF Яг үржих нь DA гэдэг цахилгаан орны хүчлэг талбайн үржир байх нь ойлгомжтой. Харин энэ үед бол бид нар энэ жижиг талбайг Q цэнэгээс холдуулж ойртуулах юм бол цахилгаан орных нь хэмжээ зайнаас хамаарч өөрчлөгдөх учраас өөрөөр хэлбэл энд векторууд нь хоорондоо ойрхон байжгаад холдох тусам холдоод сэрэг болно. Тийм болохоор цахилгаан орны хүчлэг буурна. Тэгэхээр урсгал энэ жижиг талбайгаар урсан өнгөрч байгаа урсгал буурна гэж хэлж болно. Гэвч энэ талбайг бүр цэнгийг тойрсон битүү гадаргуу байсан гэж үзэх юм бол бид нар хэлбэр дүрсэн тийм чухал биш, том жижигэнч мөн чухал биш. Бүх цахилгаан орны урсгал энэ гадаргуугаар бүгд нэвтрэн гарна гэж үзэж болох нэ. За тэгэхээр Гауссын хуулийн интеграл хэлбэр гэж энэ том яг илэрхийлдэг. Цахилгаан орны хүчлэгийг талбайгаар үржүүлсэн хэмжээнээс интеграл битүү гадаргуугийн интеграл бодох юм бол бүх урсгал гарч ирэх ёстой. Энэ бүх урсгал нь Гауссын хэлсэнчлэн зөвхөн цэнэгээс дүүн дотор байгаа цэнэгээс хамаарна. Орчны дээлэгдэр нэвтрүүлэх чадвараас уруу хамаарна гэж хэлсэн байх нэ. За энэ Гауссын хуулийг цаашд бид нар юунд хэрэгжилж болох вэ гэдгийг тодорхой авч үзье. Хоёр параллел хавтгай ялтас цахилгаан орныг үүсгэж байх юм бол дүүн дотор нэгэн төрлийн цахилгаан орн үүснэ гэж өмнөх хичээл дээр бид нар ярьсан. Тэгвэл энэ дотор бүгдээрээ нэгэн хийсвэр гадаргуу буюу Гауссын гадаргууг авч үзье. Энэ хийсвэр гадаргуу учраас цахилгаан оронд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. За тэгээд энэ бол тодорхой А талбайтай гэж үзье. Тэгвэл энэ гадаргуугаар урсан өнгөрөх цахилгаан орны урсгалын хэмжээг тооцохдоо бид нар тухайн гадаргууг хажуунаас нь харсан байдлаар ингээ харах юм бол цахилгаан орны урсгалтай үүсгэсэн ийм төдөө гэсэн үнцгийг авч үзсэн. Тэгэхээр энэ үнцэг бол анх гадаргуу цахилгаан оронтой перпендикуляр байсан гэж үзвэл одоо байгаа үнцэг энэ хоёрын хоорондох үнцэг байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ гадаргуугаар урсан өнгөрж байгаа урсгалын хэмжээ юунаас хамаарах вэ гэхээр урсгал перпендикуляр харагдаж буй талбайн өөрчлөлтөөр нэвтэрч гарах ёстой гэсэн санаагаар талбайг яг урсгалтайгаа перпендикуляр харагдаж байгаа бол ингэж жижигэрнэ гэж харуулад байна шүү дээ. Тэгэхээр энэ маань бол нөгөө А гүржих нь косинус төдөө гэсэн
хэмжигдэхүүн болж гарч ирнэ гэсэн. За тэгэхээр цахилгаан орны урсгал маань бол нийтдээ цахилгаан орны хүчлэгийг талбайгаар үржүүлээд косинус төтөөр үржүүлсэн гэдэг юм зөв. За косинус төтө гэдэг энэ хэмжигдэхүүнд бол нэгж байхгүй. Тийм болохоор үндсэндээ цахилгаан орны хүчлэг талбайн хэмжээгээр бол цахилгааны урсгалын нэгж бол Ньютоны бүртгэн метр квадрат хуваах нь кулон гэсэн ийм нэгжтэй байна гэсэн. За тэгэхээр энд томьёонд маань бол өмнө нь харж байгаагүй магадгүй юм хэмжигдэхүүн гараад ирж байгаа энэ бол эпсилон 0 гэж грек үсгээр тэмдэглэгдсэн хэмжигдэхүүн. Үүнийг бид нэр вакуумдах цахилгаан тогтмол буюу диэлектр нэвтрүүлэх чадвар гэж хэлдэг. Яагаад вакуумдах гэсэн бэ гэхээр одоо бол бид нэр зөвхөн цэнийг хавь орчинд нь өөр ямар нэгэн материал байхгүй вакуум орчинд байгаа гэж хэлбэрчил тооцоолж байна. Хэрвээ ямар нэгэн материаллык орчин байгаад тэр орчин нь мөн диэлектр нэвтрүүлэх чадвартай байсан бол тухайн орчны диэлектр нэвтрүүлэх чадварыг энд нэмж тооцох хэрэгтэй болдог. Түүнийг бол зүгээр орчны диэлектр нэвтрүүлэх чадвар гэдэг зүгээр дан эпсилон үсгээр тэмдэглэсэн байдагтай бол бид нэр энэ тэнд тааралдаж болно. За тэгэхээр энэ эпсилон 0 гэдэг хэмжигдэхүүн ханаас гараад ирвэ гэхээр бидний өмнө нь үзсэн колоны коэффициент гэдэг тоо байгаа. Энэ бол колоны харилцан үйлчлэлийн хууль дээр бид нэр бичсэн К гэдэг коэффициент. Тэгэхээр энэ К гэдэг коэффициент вакуумдах цахилгаан тогтмол буюу эпсилон 0-тай уруу хамааралтай ийм тогтмолууд юм. Тэгэхээр К тогтмол учраас эпсилон 0 ч гэсэн мөн тогтмол. За хэмжээг нь бодоод тооцоолоо гаргах юм бол эпсилон 0 маань бол 885 хүрч нарын хас гаруй 2 зэрэгт гэж бид нар ихэвчлэн тоонлон хэрэгэлдэг. Гэвч энэ маань бол таслаас хойш маш олон оронтой нэрвчлэн тодорхойлогдсон ийм тогтмол байдаг бахнэ. За эпсилон 0-ийн нэгж нь бол колоны коэффициентийн нэгжийн яг уруу учир нь энэ хоёр хоорондоо уруу хамааралтай ийм хэмжигдэхүүнүүд юм аа. За тэгвэл Гауссын хуулийг бүгдээр бөмбөрцөг гадаргууг батлах гэдэг оролдоод үзье. Энэ бөмбөрцөг гадаргууг бүгдээр R радиустай гэж үзье. Тэгэх юм бол үүний яг энэ бөмбөрцөг гадаргууд ирэх цахилгаан орны хүчлэг нь доторх Q зэнэгээс бөмбөрцгийн радиус R зайд байгаа цахилгаан орны хүчлэг гэсэн үг. За тэгэхээр энэ томьёогоор бид нэр илэрхийлэгдэнэ. За одоо бүгдээрээ колоны коэффициенттэй бол төрүүчийн цахилгаан тогтмол эпсилон 0-оор илэрхийлээд томьёогоо өөрчлөөд бичье. За ингэхээр бидний авч үзэж байгаа бөмбөрцгийн талбай гэдэг маань бол 4π r квадрат гэсэн хэмжигдэхүүн байна. Тэгэхээр бидний одоо дахин өөрчилж бичсэн энэ томьёон дотор 4π r квадрат гэдэг бүгд байгаа учраас энэ дотор одоо бөмбөрцгийн талбай маань оролцсон явж байна гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл цахилгаан орны хүчлэгийг бичих юм бол цахилгаан орны хүчлэг маань цэнигийг хуваах нь талбайг үржих нь цахилгаан тогтмол гэсэн ийм томьёо болно. Тэгэхээр эндээс бид нэр талбайгаа ийш нь гаргаад цахилгаан орны хүчлэгээ үржүүлчихвэл энэ маань урсгал болох нь ойлгомжтой. Тэгэхээр цахилгаан орны урсгал нь цахилгаан орны хүчлэг талбайн үржүүлгөөд энэ нь зөвхөн цэник болон эпсилон 0-оос хамаарна гэж батлагдаж гарч ирж байна шүү дээ. За тэгэхээр энэ бөмбөрцгийн хувьд бол Гауссын хууль бол батлагдаж байна гэсэн. За тэгвэл энэ Гауссын хуулийг ашиглаад зүгээр өөр нэг жишээ бүгдээ тооцоолж үзье. Хавтгай гадаргуу байсан гэж бодъё. Хавтгай гадаргуугийн үүсгэх цахилгаан орон гэж ямар хэлбэртэй юм байх юм бэ гэж тооцох юм бол цэник нь бол мэдээж дамжуулагч гадаргуугаар бол бүрэн жигд тарах нь. Учир нь нөгөө цэнэгүүд маань эерэг цэнэг хоорондоо түлхэлцэн гэсэн учраас хоорондоо жигд түлхэлцэхээрээ талбай дээгүүрээ жигд тарах шаардлагатай болно гэсэн. За тэгвэл бид нар энэ талбайг А хэмжээтэй гэж үзэх юм бол цэнигийг талбайд нь харьцуулаад цэнигийн гадаргуугийн нягт гэдэг ойлголтыг оруулж ирдэг. Цэнэг бол гадаргуугаар тодорхой нягттай түгсэн байгаа гэж үзэж байна. За энд бүгдээр Гауссын хийсвэр гадаргуу цилиндр хэлбэрээр авч үзье. Тэгэхээр энэ Гауссын гадаргуугийн хамгийн гол онцлог нь юу гэхээр энэ хавтгай талбайн үүсгэсэн цахилгаан орн нь нэгэнд жигд тархсан учраас бүгд хоорондоо параллел цахилгаан орн үүсгэх ёстой. За би энд цахилгаан орны хүчлэгийг их олон вектороор илэрхийлсэнгүү ямар ч байсан хоорондоо параллел энэ векторууд байх ёстой гэсэн үг байна. Тэгэхээр энэ вектор цахилгаан орн маань цилиндрийн гадаргуутай параллел энэ босоо гадаргуутай параллел байгаа учраас босоо гадаргуугаар ямар ч цахилгаан орн урсан гарахгүй. Харин цилиндрийн дээд дойд суур болох хоёр тойрог талбайгаар дээшээгээ цахилгаан орн гарна, доошоогоо цахилгаан орн гарна. Учир нь энэ гадаргуу маань маш нимгэн гэж үзсэн учраас цэнэгүүд маань
дээшээгээ ч нөлөөгөө үзүүлнэ, доошоогоо ч нөлөөгөө үзүүлнэ гэсэн санааг авч үзэж байгаа. За ингэхээр зөвхөн цилиндрийн суур А гэсэн талбайнуудаар цахилгаан орон урсан гарах учраас цахилгаан орны урсгал маань Гауссын хуулиар ингэж бичигдэнэ. Тэгэхээр энд бидний цэник маань гадаргуугийн нэгтийг талбайгаар үржүүлсэнтэй тэнцүү гэж энэ томьёоноос гарч ирээд бичигдэж болно. За нөгөө талаасаа биднэрт дээшээ доошоо хоёр талбайгаар цахилгаан орон урсан гарч байгаа учраас 2А гэсэн талбай авч үзье. Ингэхээр одоо яах нь томьёоны маань хоёр талд байгаа талбайнууд нь хураагдаад талбайнаас урсгал бол төдийлөн хамаарахгүй нэ гэж гарч ирж байгаа. Ингэхээр цахилгаан орон маань юутай тэнцүү болж гарч ирж байгаа нөхөр хавтгай дамжуулагчийн хувьд цэнигийн гадаргуугийн нэгтийг 2 эпсилон байл туваасантай тэнцүү гэж тодорхойлогддог байна. Тэгэхээр Гауссын хуулийн маань үндсэн зорилго нь юу юм бэ гэхээр ийм янз янзын хэлбэр дүрстэй дамжуулагч гадаргуунуудын үүсгэх цахилгаан орныг тооцоолоход хэрэглэгддэг ийм чухал хууль юм аа. За ингээд анхаарал татсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа баяр та.